Сайн байцгаана уу хүмүүс нөхдөө басан сүрэн та бүхэнтэй хамт байна. Үзэгч та бүхэнд дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ хөтөлбөрийг хүргэж байна. Та бүхний мэдэж байгаачлан манай нэвтрүүлгээр өдөр бүрэх хурш орнууд болох Бурайд, Ирхүү, Чита, Якут, Харимг болон Хятадд өрнөж буй гол үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн онцлог сурвалжлагуудыг нэгтгэн дүүдэглээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн шилдэг тамиг хүргэе. Эхэлцгээе. Бир дээшээс доош хөвөрхөд бодол санаа амар амгаланд уусна. Улаан Өд хотод дэлхийн онцөг бүлэн бүрээс ирсэн оюутнууд эртний монгол бичгийн уран бичлэгийн урлагт суралцлаа. Нүүдэлчдийн бичиг ба бясалгал хоёрт ижил төстэй тал юу байна вэ? Мөн Чингис хааны бичигт яагаад дэлхийн олон хүн татагдах болов? Энэ талаар манай эхний сурвалжлагаар хүргэнэ. Ямар нэг шахалт байж болохгүй. Ингээд суул 50 байраарай. Ингэж. Эдгээр зураас төгсгөлгүй мэт үргэлжилнэ. Оюутнууд анх удаа Монгол бир гартаа барьж байна. Энд юм бүхэн шин, цаас, бэх, хамгийн гол нь энэ бичиг. Орос үсэг зүүнээс баруун тийш бичигддэг бол хуучин монгол бичиг дээрээс доош урсаж, мөрүүд нь зүүнээс баруун тийш байрлана. Мандад үндэсний эв нэгдлийн жил тохиож байгаа. Энэ хүрээнд бид олон улсын оюутны клубын оролцогчдыг урьж, манай нутагт ирж суралцж буй гадаад оюутнуудтай илүү ойр танилцах, нэгдэх, нягтрах зорилготой энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Нүүдэлчдийн хувьд урамчлал нь үргэлж ариун үйлдэлд тооцогддог байв. Харин өнөөдөр энэ бичиг бясалгалтай зөвлөгдөх болжээ. Судлаачдын үзэж байгаагаар уран бичлэг нь сэтгцийн эрүүл мэндийг сэргээхэд нөлөөлдөг 20 төрлийн үйл ажиллагааны дундаас нэгдүгээр ордог. Энэ нь маш тустай. Учир нь уран бичлэг хийж буй хүн өөрийн эрэхгүй төвлөрч бүх бодлоо түр хойш тавих шаардлагатай болтгоо. Оролцогчид бүгд нэрээ хуучин монгол бичгээр бичиж үзлээ. Ингэхэд багаасаа мэддэг үг хүртэл шинэ өнгө төрхтэй болж харагдана. Ёстой сайхан би амжина гэж найдаад л яаран ирлээ. Ирсэндээ ч баяртай байна. Үнэхээр үзэмжтэй гоё юм аа. Миний нэрийг ийм гоё бичнэ. Надад маш их таалагдсан. Зохион байгуулагчид Монгол Бурайдын хослолмол бичгийн өвийг хадгалж, сонирхлын улам нэмэгдүүлэхийн тулд ийм уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Бурайдад 21 залуу гэр бүл орон сууцны нөхцлөө сайжруулах төрийн дэмжлэг хүртэлээ. Зарим нь орон сууц худалдан авч, зарим нь байшин барьж, нөгөө хэсэг нь ипотекийн зээлээ бүрэн төлөх боломжтой болжээ. Бурайдад гэр бүлийг дэмжих бодлогыг яагаад онцлон анхаарч буйг дараагийн сурвалжлагаар хүргэнэ. Чимитовын гэр бүл 2018 оноос хойш орон сууцны нөхцлөө сайжруулах гэрчлэгээ авах дараалалд бүртгэлтэй байжээ. Энэ хугацаанд тэдний гэр бүл үнэр өтгөн болж төрөөс үзүүлсэн дэмжлэг яг тохирсон цагтаа иржээ. Бид энэ хөтөлбөрт нэлээд удаан хугацаанд хамрагдсан. Дараалал байн гарч явдаг байсан юм. Саяхан бидэнд уцаар мэдгэдэхэд нь үнэхээр итгэж чадаагүй. Цаашид энэ хөтөлбөр улам хөгжөөсэй гэж хүсэж байна. Бурайдын 18 дүүргээс шалгарсан 21 гэр бүлд бүгд найрамдах улсын тэргүүн болон Улаан Өд хотын дарга өөрийн биеэр гэрчлэгээ гардууллаа. Олгосон санхүүжилтийг орон сууц худалдан авах, байшин барих эсвэл ипотекийн зээлээ төлөхөд зарцуулах боломжтой. Мэдээж олгож байгаа мөнгөнд харилцан адилгүй. Тухайн дүүрэг орон нутгийн нөхцлөөс хамаарна. Зарим газарт орон сууц илүү үнэтэй, заримд нь хямд, заримд нь аль хэдийн хэсэгчлэн төлсөн байдаг. Тиймээс хэмжээ нь өөр өөр байгаа юм аа. Бишээс ягаад заримд нэг заримд нь бага гэж сонирхож үзсэн. Гэхдээ энэ нь хууль журмаар тогтоогдсон байдаг юм ээ. Ямар ч тач энэ бол дэмжлэг, боломж, олон хүүхдтэй гэр бүлүүд улам өндөр болох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм аа. Гэр бүл гэдэг бол нэг дээвэр дор амьдарч буй хүмүүсийн цуглуулга төдий биш. Харин баяр баясгал, бэрхшээл сорилт тосолсон өдөр бүр өөрийн түүхийг бичдэг тусдаа ертөнц. Өнөөдөр та бүхний гардан авч байгаа эдгээр гэрчлэгээ зөвхөн шинэ орон сууцны хаалгыг бус. Харин та бүхэнд үр хүүхдэд тань шинэ ад жаргалтай амьдралын үдийг нээх болтугай. Та бүхэн өнөр өтгөн болтугай.
Энэхүү хөтөлбөрт орон сууцны нөхцөлөө сайжруулах шаардлагатай гэж хүлээн зөвшөөрөгдсөн залуу гэр бүлүүд хамрагдах боломжтой. Орос Улсын улсын иргэн 35 хүртэлх насны гэр бүл болсон хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Олон хүүхэдтэй гэр бүлүүдээс гадна хүүхэдгүй эсвэл 1-2 хүүхэдтэй гэр бүлүүд ч оролцож байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд 1000 гаруй гэр бүл орон сууцны нөхцөлөө сайжруулжээ. Байгаль нуурын удам усан дээр ганцаар үлдсэн бяцхан далайн хавыг загасчид олж шинэ амьдрал бэлгэллээ. Хавны зулцгийг хэрхэн авардаг, мөн яагаад тэднийг нуурт буцаан тавьж болдоггүй талаар яг одоо өгүүлнэ. Зулцгийг гартаа удааж болохгүй. Гэвч энэ дүрмийг үл харгалзан бяцхан далайн хав хүнд өөрөө төхөж иржээ. Маш ийдэг, хүмүүст ихэд сониучрхан ханддаг байна. Сайн уу? Юу хөөрхөн жаахан юм бэ? Бяцхан амтныг солзон суурингийн загасчид байгаль нуурын уудам мөсөн дунд ганцаарцсан байхад нь олжээ. Айсан төөрсөн байдалтай их нь ойр хавьд байгаагүй гин. Ингээд тэр мөчөөс эхлэн далайн хавны зулцганы шин амьдрал руу чиглэсэн аялал эхэлсэн байна. Сэтгэл гаргасан ирчүүд амьтанд туслах төвтэй холбогдож бяцханыг Ирхүү хотод авчирчээ. Удахгүй чамайг асран хамгаалах хүмүүст хүргэж өгнө. Хөөх юм дээ. Нэг хоногийн дараа сайн дурынхан зулцгийг Лесвиянка тосхны Нерпенарид шилжүүлсэн байна. Одоо амьтан хяналтанд байгаа эрүүл жин нь 3.5 кг хүрсэн байна. Хооллох амаргүй шүү. Энгийн сүү тохирохгүй. Эдний хувьд хор гэж хэлж болно. Тийм болохоор төрөл бүрийн аргаар зулцгнуудыг өгчих сүг гаргаж авдаг гэж хэлж болно. Өдөрт хэдэн удаа хооллох уу? 6 удаа юм уу да. 4 цаг тутамд 1 удаа хооллдог юм. Одоогоор далайн хавны зулцга тусгай хайрцагт 20-нд байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр төрөөд удаагүй нийлт хэвлий дээр нь хүүсний үлдэгдэлж харагдаж байгаа аж. 2-7 хоногийн дараа үс нь гуужих процесс эхэлж улмаар наривжилсан үзлэг хийж асрах газар амьдрахад нь бэлтгэх болно. Тэднийг байгальд буцаан тавих нь маш эрсдэлтэй. Одоохондоо мөсөн дор амьд үлдэж чаднаа гэсэн баттай мэдээл байхгүй. Тиймээс буцаахан шууд өхөл рүү явуулж байгаатай адил юм. Тиймээс тэд манай жүжигчин болно. Тун сонирхолтой амьдрын шүү. Байгальд тэд зөвхөн ус, загсал хардаг бол энд тоглоом, дасгал жуулагч, эмчилгээгээд тэдэнд зориулсан төрөл бүрийн үйлчилгээ бүгд байгаа. Ижил хувь тавилан Кимафай далайн хавдж тохиож тэр ч мөн байгаль нуурын мөсөн дээр ганцаараа хөвтөж тусламж ирж байж ингээд 1 жилийн өмнө тус төвд ирсэн байна. Одоо тэр биеэ тэнхрүүлж үсээ гуйжуулж идэвхтэй бэлтгэл хийж байна. Гэхдээ өнөөдөр Тимофей сайн унтаж амжаагүй бололтой. Ширээн дээр хөвтөд идэвхгүй байна. Түүнд бүх зүйл сонирхолтой, юм бүхэн таалагддаг, маш сониуж, хүнд амархан дасдаг. Тиймээс үзүүлбэр бүртээ хариуцлагатай ханддаг. Мэргэжилтнүүдийн зөвлснөөр хэрв хүн ганцаараа байгаа далайн хавны зулцэг олох юм бол эхэн эрхийг хүлээн занаас ажиглах нь зөв. Мөн зулцгийн үүрийг олж тэнд нь үлдээх боломжтой. Далайн хавны зулцэг удаан хугацаанд мөсөн дээр ганцаараа байж амь нас нь аюул занал хийсэн бол заавал аварч мэргэжлийн хүмүүст хүлээлгэн өгөх хэрэгтэй. Учир нь стресс болон буруу холтоос болж амьтан амиа алдах эрсдэлтэй. Хятадаас Орос улсын улсын бүх Оросын олимпиад руу Чита хотын гимназийн сурагч Ван Чинлин үр байгалийн хязгаарыг төлөөлөн оролцсноо. Тэрээр 5 жилийн өмнө Орос руу нүүж ирсэн бөгөөд өнөөдөр хоёр соёлыг эзэмшсэн нь давуу тал болохыг харуулж байна. Сурвалжлагыг үзье. Хэл хязгааргүй соёл бүсийн төсөл өөр байгалийн хязгаарт 2024 оноос эхлэн захирагчийн тэтгэлгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. 2 жилийн хугацаанд тодорхой үр дүн гарчээ. Тухайлбал харааны бэрхшээлтэй иргэд одоо дотоодын киноны шинэ бүтээлүүдийг автомат тифло тайлбарлагчийн тусламжтайгаар үзэх боломжтой болсон. Үүнд зөвхөн кинотеатрын кассаас олгодог тусгай хүлээн авагч төхөөрөмж хэрэгтэй. Үүний дараа үзэгч тайвшран киноны үйл явдлын дүрслэл бүрийг сонсох боломжтой.
Зарим тохиолдолд ийм дууны тайлбар нь харааны бэрхшээлтэй хүмүүст үйл явдлыг илүү сайн ойлгож, тод дүрслэл бий болгоход тусалдаг юм. Харин кинотеатрт бүх ажлыг төхөөрөмж гүйцэтгэдэг бол тайзны тоглолт жүжигийн үед заавал хүний амьд дуу хоолой шаардлагатай байдаг. Тифло тайлбарлагч бүтэн бичлэг болон зохиолыг авдаг. Юу болж байгааг нарийн харж хооронд нь яриагаа оруулах ёстой. Хамгийн чухал нь тайлбарлагчийн яриа жүжигчдийн үгийг дарж болохгүй. Мөн завсар паузын хооронд яг тааруулж хэлэх шаардлагатай. Ольга Насагдоржиева одоогоор өөр байгалийн хязгаар дах цорын гац Тифло тайлбарлагч юм. Тэрээр хязгаарын филармонд ажиллаж, мөн орчин үеийн технологи ашиглан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аялал үзүүлбэр зохион байгуулдаг. Тухайлбал гараа тэмтрэгч мэдрэх боломжтой барацгар гадаргуутай 3D зургуудыг ашиглаж байна. 3D технологийн тусламжтайгаар зураг нь эзэлхүүнтэй барцгар бүтэцтэй болж анхны төрсөллийг бүрэн тавцдаг. Хараагүй хүн энэ зургийг үзэхдээ гар хүрч мэдрэхийн зэрэгцээ тайлбарыг сонсож ямар дүрслэл байгааг ойлгох боломжтой. Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ төрлийн ажил нь зүгээр нэг санаачлага биш, харин зайлшгүй хэрэгцээ юм. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах цогц хөтөлбөрт Тифло тайлбарлагчийн үйлчилгээ чухал байр суурь эзэлж байна. Бусад соёлын байгууллагуудыг ч мөн тохируулан шинжлэх ажил их бий. Үүнд өөр байгалийн драмын театр, хязгаарын дүүргүүддэх театрууд, музей, төрөл бүрийн үзэсгэлэнгийн танхимууд багтана. Хийх ажил маш их байна. Өнөөдөр бүсийн хараагүй иргэдийн нийгэмлэг хязгаарын соёлын амтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ жил хэрэгжүүлэх гол зорилтуудын нэг нь Тифло тайлбарлагчдын тоог нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, мөн шин соёлын талбайнуудыг хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлэх юм а. Халимагт ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарал хандууллаа. Хуульчид, сэтгэл зүйчид болон ажил олгогчид оюутнуудад хүссэн мэргэжилтэд хүрэх эхний алхмаа хийхэд нь дэмжлэг үзүүлжээ. Ажилд ороход бэрхшээлтэй хүмүүст хэрхэн туслах талаар дэлгэрүүлэн хүргэнэ. Ажил гурлагчид болон ажил олгогчдын жил тутмын уулзалт Багшийн коллежийн бааз дээр зохион байгуулагдлаа. Нийт 9 байгууллага нээлттэй ажлын байр танилцуулсан бөгөөд Элистен Водоканал, үндэсний оркестр, хүн амт нийгмийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн төв, мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд, хувьс үйлдвэрлэлийн компаниуд оролцжээ. Зарим байгууллага газар дээр нь хүний нөөцийн хэрэгцээг хангаж чадсан байна. Өнөөдөр би 2 залуу оллоо. Цахилгаан гагнуурчид даваа гаргаас манайд ажиллаж эхэлнэ. Бид тэдэнд ажлын онцлогийг танилцуулж, боломжийг нь харуулна. Маш их баяртай байна. Мэдээж туршлагатай хүмүүс хэрэгтэй ч залуус тодорхой ойлголттой байх ёстой. Ялангуяа өнөөгийн оюутнууд. Манайд цахилгаан гагнуурчин ачаана машиныг жолоож, слесэр, засварчин, ус хангамжийн хяналтын ажилтан, оператор зэрэг мэргэжилтнүүд шаардлагатай. Манайд ажлын байр бий. Бид нээлттэй хүн бүрийг хүлээн авахд бэлэн байна. Энэхүү арга хэмжээний онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд хуульч болон сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой байсан явдал юм. Бус нутгийн хөдөлмөр эрхлэлтийн төвийн дэд захирал Белла Сумаяновагийн хэлснээр ажил ороход хүндрэлтэй иргэдэг салбарын яам бүх талаар дэмждэг байна. Халимагт холбооны болон бус нутгийн хөтөлбөрөд хэрэгжиж, ийм иргэдэд хөдөлмөрийн гараагаа эхлэхэд нь тусалж байна. Халимгийн хөдөлмөр эрхлэлтийн төв бус нутгийн хөтөлбөрийн хүрээнд төгсөгчид хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн онцлогтой иргэдэд зориулсан 2 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлдэг. Нэгдүгээр 18-аас 25 насны дунд мэргэжлийн болон дээд боловсролтой төгсөгчдийг төр ажлын байраар хангах. Ажилд орсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн төвөөс ажил олгогчтой гэрээ байгуулж, залуус цалингаас гадна санхүүгийн дэмжлэг авдаг. Хоёрдугаарт ажил олгоход хүндрэлтэй иргэдэд төр ажлын байраар хангах арга хэмжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ ангилалд багтдаг бөгөөд ажилд орсон тохиолдолд мөн санхүүгийн дэмжлэг авна. Миний бодлоор энэ бол төрөөс үзүүлж буй сайн дэмжлэг юм. Төгсөгчид зөвхөн ажлын байртаа танилцаа зогсохгүй. Ажил олгогчтой харилцах, ярилцлага хийх, туршлага хуримтлуулсан нь ирээдүйд нь ихээхэн ач холбогдолтой юм. Би худалдаа технологийн коллежид тоогооч нарийн боочны мэргэжлээс суралцж байгаа. Надад цэцэрлэгт ажиллах санал ирсэн. Би өөрөө 3 сар ажиллаж үзсэн юм. Цэрэг татагдахгүй бол цэцэрлэгт ажиллана да. Би энэ үзэсгэлэнд цалин, ажлын боломжийг мэдхээр ирсэн. Нийгмийн хөгжлийн эмнэлгийн төвийн санд надад таалагдсан. Ажлын цаг тохиромжтой, цалин сайн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинэ боломж, шинэ гарц нэг ийм арга хэмжээнд заавал оролцох хэрэгтэй гэж бодож байна. Манай бүгд найрамд тулсад ийм үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь ч учиртай юм. Хүмүүр өөр тохирсон сэтгэлд нийцэх зүйлийг эндээс олж чадна. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол ял биш, харин дасан зохицол, нийгмийн дэмжлэг шаардсан байдал юм. Ийм арга хэмжээ болон хүртээмжтэй орчны ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүрэн дүүрэн амьдарч нийгэмд хувь нэмрээ оруулах боломжтой болж байна. Айна Басхаева, Середина земли, Калмыкия. Якутск хотод удасны дараа Мисс Хангалас тэмцээнийг дахин зохион байгууллаа. Улс улсын өнцөг булан бүрээс ирсэн 8 шилдэг бүсгүй тэтмийн төлөө үргэлжилсэн байна. Энэ жил зохион байгуулагчид хатуу шалгуур үзүүлэлтээс татгалзаж, байгалийн гоо зөкслөн, хувь хүний чанар, бусдыг татах хувьд илүү ач холбогдол өгчээ. Ялагч хэн болсон талаараа манай сурвалжлагаас үзээрэй. Конкурс Мисс Хангалас тэмцээнийг 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Энэ хугацаанд уг тэмцээн Якутийн олон алдартай гоо бүсгүйг тодруулсан байна. 2017 он хүртэл жил бүр зохион байгуулагддаг байсан ч Мисс Якутия олон улсын хэмжээний төсөл хаагдсанаар орон нутгийн шатны тэмцээнд зогссон юм. Харин энэ жил Мисс Хангаласыг дахин сэргээж хамгийн түрүүнд оролцогчдод тавих шаардлагыг шинжилжээ. Манай тэмцээний шаардлагад өмнө нь 90-60 гэсэн хэмжээс модель төрөх зайлшгүй байсан. Харин энэ жил бид хатуу хязгаар тавиагүй. Зөвхөн 165 см-аас намхангүй байх шаардлага тавьсан. Хэмжээс стандартын хувьд энэ удаа огт хатуу шаардлага байгаагүй. Энэ жил гол тэтмийн төлөө улс улсын өнцөг булан бүрээс ирсэн 8 бүсгүй өрсөлдсөн байна. Тэдний дунд их сургуулийн оюутан ахлахангийн сурагчид ч байжээ. Би багасаа энэ тэмцээнийг хардаг байсан, оролцохыг хүсдэг байлаа. Харин одоо өөрийгөө Мисс Хангаласт оролцох хэмжээнд хүрсэн гэж бодоод зориулсан. 2024 онд Мисс Россияд Якутскаас оролцсон бүсгүй төрүүлсэн надад их урам зориг өгсөн. Түүн шиг алхахыг хичээдэг байсан ч болтоггүй байлаа. Одоо бол арай дээрдэж байна. Энэ жилийн хөтөлбөр финалаас 7 хоногийн өмнө эхэлжээ. Оролцогчдын хуваар цаг минутаар төлөвлөгдөж, бэлтгэл сургуулиэлт алхааны хичээлээс гадна төрөл бүрийн мастер класс арга хэмжээнд оролцсон байна. Таны дэмжлэг ирээдүйд оруулж буй хувь нэмэр. Уламжлал ёсоор гранд финал саргийн тусалгаатай соёлын төвд болж өнгөрлөө. Оролцогч бүсгүйчүүд танилцуулга, спорт, авиасын үзүүлбэр зэрэг нийт 5 төрөлд өрсөлдсөн. Тэдгээрээс миний нутаг сэдвт үзүүлбэр хамгийн сонирхолтой нь байж, бүсгүйчүүд гар доорох материалаар өөрсдийн төрсөн населгийг илэрхийлсэн хувцас урлан үзүүлжээ. Мөн энэ жил нэгэн чухал шинжилэл хийсэн байна. Урд нь дитэм шилждэг байсан бол одоо мөнгө зэсээр урлаж, очир алмазаар шигтгсэн онцгой дитэм ялагчийнх болж үрд хадгалагдах болжээ. Үдшийн оргил мөчийг үзэгчид амьсгал даран хүлээж байлаа. Хамгийн үзэсгэлэнд 3 бүсгүйгээр 2 дугаар Дидмис Покровск хотоос ирсэн Саяна Еремеева, 1 дугаар Дидмисээр мөн Покровскийн төлөөлөгч Елизавета Мартинцова шалгарсан бол Мисс Хангалас 2026 дитэм гол шагналын эзнэр Булгутаньях тосгоны Карина Фомина тодорчээ. Виолетта Засимова, Хангаласский улус. Хятадын технологи улаан хевсний ертөнцид нэвтэрч байна. Блокбастер кино бүтээдэг роботууд одоо энгийн хэрэглэгчдэд ч хүртээмжтэй болжээ. Кино үйлдвэрлэлийн өндөр технологи өдөр тутмын амьдралд хэрхэн нэвтэрч байгааг Хятадын хамт олонны бэлтгэсэн сурвалжлагаар хүргэнэ. Төсвөн сая Америк доллараар хэмжигдэх кинонууд, гайхшрал, бишрлийг зэрэг төрүүлэх технологиуд. Энэ бол блокбастер киноны зураг авалтад зориулан бүтээсэн ухаалаг робот гар юм. Түүний тусламжтайгаар урд өмнө байгаагүй өнцгөөс кадр авах боломж бүрджээ. Жишээлбэл Хятадд Хаврын баярын амралтын үеэр орлогын рекорд тогтоосон Фигас 3 кинонд ашигласан байна. Ли Хэ бол хосолмол зураг авалтын туршлагатай найруулагч. Гэвч хэдхэн жилийн өмнө тэрээр гадаадын тоног хөрөмжийн үйлдвэрлэгчдийн босгосон нэвтршгүй хамтаа тулгарч байв.
Өмнө нь би Canon-д ашигладаг гадаадынхны тоног төхөөрөмжийг их ашигладаг байсан. Гэтэл миний олон санаа ажиллагаад тухайн техник хариуцсан мэрэгчлэнүүд боломжгүй. Эсвэл та Canon технологиг ойлгохгүй гэж хариулдаг байлаа. Лихэг гадаад хамтрагчдтайгаа маргасаар байгаа. Түүний үзэж байгаагаар технологи нь уран бүтээлийг хязгаарлах ёсгүй. Хэрв өндөр технологиг тэгзүүл сэтгэлгээ хязгаарлаж байвал тэр технологи биш. Жинхэнэ технологи хязгаарлагддаг юм. Харин ч уран бүтээлд цоошин боломж, орон зайг нээж өгдөг. Өөрийн туршлага дээр тулгуурлан Лихэ Cinematic Motion Control өндөр технологийн робот манипулятор бүтээх ажилд оржээ. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн эд ангийн нийлүүлэлтийн тогтолцооч дэмжлэг болсон. Өдгөө энэ технологи хурдцтай тархаж байна. Хятадын үзэсгэлэнт газруудаар аялж байгаа жуулчид шинэ үйлчлэгийг шууд үнэлжээ. Код уншвал робот чамайг Canon-ы хэсэг шиг дүрсжүүлнэ. Урлагийн ихтэйд сургуулиудын Canon урлагийн оюутнууд ч тунгуудахгүй жинхэнэ зураг авалтын талбайд ашиглах ижил роботтойгоо аль хэдийн дадлага хийж байна. Захим худалдааны салбарын ч хоцрохгүй. Роботын авсан гайхалтай кадруудыг бүтээгдэхүүнээ сурталчилгад ашиглаж байна. Хэрв робот Canon-ы яс бүтцийг бий болгодог бол гэрэлтүүлэг түнд сүнс шингээдэг гэж Янсе үздэг. Тэрээр Canon-ы мэргэжлийн гэрэлтүүлгийн дэлхийн тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг компани гүйцэтгэх захирал нь юм. Одоо хэрэглэгчид алдартай Canon-удаас харсан нарийн гэрэлтүүлгийн схем эффектүүдийг авч өөрсдийн хэрэгцээнд тохируулан хялбаршуулан ашиглаж байгаа юм а. Үр дүнд нь юу болов? Canon хальсны чанартай гэрлийг одоо хинч төсөөлөөгүй газарт ч олж олно. Жишээлбэл шууд дамжуулалтын жижиг студид өмнө нь Холливуудын Canon-ы спецнүүдийг гэрэлтүүлдэг байсан эффектүүд одоо бүтээгдэхүүн танилцуулга, гоо сайхны хичээл, брендийн сурталчилгаанд ашиглагдаж байна. Хөнгөн хэрэглэгчдэд ээлтэй шийдлүүдийн ачаар технологи улам хүртээмжтэй болжээ. Зөвхөн аппликейшн дээр хэдхэн товч дараад зааврыг дагахад л хангалттай. Та мэргэжлийн кино студийн дүрсний чанарт 80 бүр 90% дөх үр дүнд хүрч чадна. Мөн энэ гэрэлтүүлгийг олон төрлийн хэрэглээнд амжилттай ашиглах боломжтой. Мэргэжлийн кино чанарын 80%, харин түүхтэй ажиллагаа тэг хувь. Амжилтын нууц нь энэ. Миний бодлоор кино технологи маш олон төрлийн мэргэжлийн хүмүүст нээлттэй болсон. Манай технологи эзэмшид хялбар болгосон кино техник илүү өргөн зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байна. Технологи саад болох ёсгүй, харин түүний тусламжтайгаар хэрэгжих сонирхолтой санаа л хамгийн чухал юм. Шинэ технологиуд том дэлгэцээс өдөр тутмын амьдрал руу улам хурдтай нэвтэрч байна. Энэ нь хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлж, салбаруудын боломжийг тэлж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж байна. Түүний дотор кино урлагийн салбарч мөн адил ирээдүйд түүхэнд үлдэх шинэ бүтээлүүдийг төрүүлэхийн төлөө байгаамаа. Kids.info, Иван Молостов, CGTN. Шостаковичийн хөгжим ба хятадын Цитра нэг тайзан дээр ихшгэллээ. Екатеринбург хотод Орос хятадын ойн хөгжмийн наадам зохион байгуулагдлаа. Хоёр соёл хэрхэн нэгэн симфонд уусан нэгдсэнийг төгсгөлийн сурвалжлагаар үзнэ. Домогт хөгжмийн зохиолч Бенжамин Бриттинд зориулсан симфоноор наадмыг нээсэн нь тэмч түгээмэл сонголт биш юм. Ихэвч яг ийм цомхон атлаа төгшүүртэй аялгын дунд зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолчдын нэг Дмитрий Шостаковичийн онцгой хавьяас тодрон гарч ирдэг. Ер нь энэ бүтээл нэлээд гүн, баг зэрэг бараан өнгө альсдаж сонсогчийг амьдралын үндсний талаар бодоход хүргэдэг. Ингэснээр нээлтийн хөтөлбөр дэлхийн дахны өнөөгийн нөхцөл байдалтай ч давхцаж байгаа юм. Орос хятадын 5 дахь удаагийн наадамд бүс нутгийн өнцөг булан бүрээс сонгодог болон хятадын уламжлалт хөгжмийн сонирхогчид цугларчээ. Уралын бүсэд энэ хоёр урсгалын аль алинд нь дурлагсад хангалттай байдаг. Хоёр өөр хөгжмийн соёл энд гайхалтай зохицож бие биенээ баяжуулж байна. Москва хотын Чайковский нэрмжит консерваторийн хятадын хөгжмийн ангийн удирдагч Анастасия Новоселова Екатеринбургт хүрэлцэн ирж наадмын зочдод хятадын сонгодог хөгжмийг танилцууллаа. Түүний гар дээр ээлжлэн Гүтсийн Систер Сяо болон Дитси Лимб Сюн Окарина их шиглэнэ.
Би хөвчлэн өөртөө таалагдсан мөн үзүүлж буй зэмсэг бүрийн онцлогийг олон талаас нь харуулж чадах бүтээлүүдийг сонгон тоглодог. Өөрөөр хэлбэл хятадын хөгжмийн урын сан янз бүрийн авиа, арга барил, өнгө тохируулгыг харуулахыг зорддог. Танилцуулга бүр тухайн хөгжмийн зэмсэг болон тоглох бүтээлийн тухай дэлгэрэнгүй тайлбартай хосолж байна. Дидсэл юм тоглоход бүр чихний хингэрэгт зохилж байгаа мэт санагдаж, дотор чинь живчирхэл мэдрэгдэж, урам зориг төрдөг. Харин гүйцсийг эсэргээрээ тайвшруулдаг. Наадмын өдөр бүх сонгодог урлагийн шинэ нэгэн өнгийг нээж байгаа. Эхний өдөр Шостаковичийн 14 дугаар симфоник шилсэн бол хоёр дахь өдөр найрал дуу камерын хөгжмийг шилсэн юм. Харин өнөөдөр эцэст нь Хятадын сонгодог хөгжмийн ээлжирлээ. Удахгүй энд консерваторийн их танхимд наадам өндөрлөх юм. Тайзан дээр Орос хятадын шилдэг оюутан магистрантууд гарч ирнэ. Орос хятадын ойн баярын энэ наадамд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь хоёр улсын боловсролын харилцан солилцооны жилүүдтэй ч холбоотой. Уралын консерватори нь бүгд найрамдах хятад ард улсын оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг их сургуулиудын нэг бөгөөд энд хятадаас ирсэн 100 гаруй оюутан сонгодог хөгжмийн үндэс нарийн ширээнийг эзэмшиж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Ice Global-ыг үзэж байгаарай. Тэгвэл та зөвхөн Монголд төдийгүй манай хурш орнуудад болж байгаа үйл явдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авах болно. Та бүхэнтэй Ганбатын Баасан сүрэн хамт байлаа. Дараагийн 7 хоногт дахин уулзъя.